За сайн байцгаана сонсогчдоо. Ингээд манай Америк дахь Монгол эрдэмтэн судлаачдын нийгэмлэгээс зохион явуулдаг шинжлэх ухааны подкастын маань ээлжид 4-р дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд энэ дугаарыг халиуна миний бие бодлон Ариука битээр хөтлж явуулах байгаа. За ингээд дугаараа нэгэн хэргийн талаар ярин эхлүүлэе гэж бодож байна. За 2006 оны 11 сарын 1-нд одоо урд өмнө нь Оросын тагнуулын албанд ажиллаж байсан Александр Литвиненко Лондонгийн нэгэн хотелд бол полониум 210 буюу байгалийн ховор өндөр цацраг идэх элементэд агуулсан ногоон цай аван хортож улмаар одоо эмнэлэг твтэн эмчлүүлж агаад 11 сарын 23-нд амнасаа алдсан юм одоо эмгэнэлт хэрэг гарсан. За энэ хэрэг маань полониум 210 хэмээх энэхүү цацраг идэвхт элемент байна. Хүний биед их хэмжээгээр илэрсэн одоо анхны тохиолдол буюу олон нийтэд мэдэгдсэн юм анхны тохиолдолд болж хэвлэгдэж одоо мэдээлэлээр цацагдчихсэн. За тэгээд хорцсон өдрийнхөө орой Александр Литвиненкод ямар шинж тэмдэг илэрсэн бэ гэхлээр оройдоо болохоор бөөлжих, цусаар гөөлгөх хаан тэгээд мөн хөл дээрээ ч ингэж одоо алхаж явж чадахгүй байдалд бол ийм хүнд шинж тэмдгүүд илэрч байсан. За тэгээ энэ шинж тэмдгүүд нь улам дамжирсаар одоо ус унах, дархлаа муудах гих мэт одоо энэ шинж тэмдэг илэрч байсаар агаад 3-7 хоногийн дараа одоо амнасаа алдсан юм эмнэлэгт хэрэг болж исэн. За тэгэхээр яагаад энэхүү кейс стадиг ярьж байна гэхлээр өнөөдрийнхөө дугаараар Ариука дээр ерөнхийдөө яг цацраг идэвхт элемент гэж юу юм, цацраг идэвхт чанар гэж юу юм, цацраг туяа гэж юу юм те хэр хэмжээтэй, хэр удаан одоо шаргадвал хүний биед хортой байдгийн, ямар хэмжээнд хоргүй байдгийн гэх мэтчлэн энэ талаар одоо ярилцахаар бэлдээд. За ер нь бол цацраг туяа, цацраг идэвхт элемент гэхэд тэгэхээр бидний нүд нь ерөнхийдөө Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт ч юм уу эсвэл Хирошима, Нагасакигийн цөмийн бөмбөгийн дэлбэрэлт эсвэл мутац хавдар үүсгэх химийн хортой туяа гэх мэтэр бол пуудгаа. За тэгвэл тэгэхээр одоо бидний төсөөлөл одоо үнэн бодтой юм уу? Заавал бид нөртэй цацраг туяа гэхлээрээ илүү тийм аюултайгаар хүлээн авах хэрэгтэй байдгийм үү? Ариука маань биднэрт цацраг туяа гэж яг юу вэ? Цацраг элемент гэж юу вэ? Цацраг туяа гэж юу вэ гэдэг тодорхойлтоос хэлж өгөөч. За баярлалаа Хайлана. Тэгээд энэ өдрийн мэндийг маань сонсогчдоо хүргэе. Цацраг буюу radiation тийм. Энэний тодорхойлт гэхээр энэ маань одоо ер нь бол энергийн хөдөлгөөн, энергийн шилжилт юм байна л да. Тэгэхээр ямар нэг орон зай эсвэл юмшийн дундор ингээд долгион хэлбэрээр энергитэй долгион эсвэл юм энергитэй бөөмстэй амжиж байгааг бид нар цацраг буюу radiation гэж нэрлэдэг юм байна. Тэгээд жишээ гэх юм бол энэ энергитэй долгион бөөмсийн жишээ гэвэл за гэрэл байж болох нь бидний харагдж байгаа гэрлүүд, сонсож байгаа дуу чимээнүүд тий галаас авч байгаа дулаан мөн рентген туяа гэдэг бол цацрагийн төрлүүд байдаг байх нэ. Тэгээд ерөнхийд нь төрлүүд болгоод бид нар цахилгаан соронзон долгион эсвэл механик цацраг, механик туяа тий цөмийн туяа, сансрын туяа гихчлэн ангилж болдог байх нь. Зөв. Тэгвэл ерөнхийдөө цацраг идэвхт элемент гэдгийг одоо гэрлийн чийдэн гэж төсөлчих юм бол гэрлийн чийдэн маань тод хасах юм уу бүдэг хасгаас хамаарат одоо тэр тод бүдэг хасгыг нь болохоор цацраг идэвхт чанар гээд тэгээд тэр гэрлээс гарч байгаа тусгалыг нь болохоор бид нэр бол цацраг туяа гэж ойлгож болох нь байна тийм үү? Тийм. За тэгээд жоохон ингээд дэлгэрэнгүй хэдүүлээ ярил л да. Бид нар сая долгион гэдэг гэрэл маань болохоор нийт төрлийн долгион байгаа тийм. Одоо цахилгаан соронзон долгион гэсэн том хэсэгт орж байгаа гэрэл бидний үзэгдэх гэрэл бол цахилгаан соронзон долгион гэдэг. Энэ маань харж байгаа юм бид нар сая хайлан намын тайлбарлалаа тийм. Энэ слайд дээр бид одоо цахилгаан соронзон долгионыг үзүүлж байна. Тэгээд энэ маш олон төрлийн долгионууд байд юм байна. Тэгээд энэ долгионыхоо уртаас хамаарат бид нар энерги гэдэг ойлголт гарч ирж байгаа. Бид нар сая цацраг гэдэг бол энерги гэсэн тийм. Тэгээд энерги их бага гэсэн ойлголтууд гарч ирнэ. Тэгээд үзэгдэх гэрлээс их энергитэй долгионууд бол бидний бие махбод болон одоо харилцан үйлчилж байгаа эд юмсын молекул атомд нь болохоор өөрчлөлт үзүүлэх чадвартай байдаг. Бид нар энийг нь болохоор ионжуулдаг долгион. Ионжуулдаг цацраг гэж нэрлэдэг. Үзэгдэх гэрлээс бага энергитэй долгионууд маань болохоор харилцан үйлчилж байгаа махбод эдэсэд болохоор өөрчлөлт үзүүлэх чадваргүй байдаг. Тэгээ энийг нь болохоор ионжуулдаггүй долгион гэж нэрлэдэг байх нэ.
Ааха. Тэгэхээр ер нь нөгөө гэрлийнхаа чийдэн буцаагаад аваад үзэхээр гэрлийн чийдэн тод тусаад ингээд хурц энерги ялгаруулж явах юм бол ерөнхийдөө ионжуулдаг. А бүдэг гэрэл тусгаад одоо бүдэг бага энергитэй авах юм бол ионжуулдаггүй буюу биед аюулгүй гэж ойлгож болох нь байна тийм үү? Тэгээ энерги хувьд их багтсан ионжуулдаг гэж ойлгож байна. За үдэгдэх гэрлээс дээш арай өндөр энергитэй жишээ олсон бидний хувьд нарны гэрэл юм л та. Нарны гэрлээс ирж байгаа UV light болохоор ионжуулах чадвартай энерги бол энергитэй арай илүү өндөр энергитэй байгаад ионжуулах чадaltaй болоод эд эсрэг өөрчлөлт үзүүлж байгаа. Тэгээ тэдний жишээ нь болохоор бид наранд гарахлаар арьс түлэгддэг тийм. Арьс түлэгдээд арьс улаагаад дараа нь хэд оны дараанаас арьс маань хуулаарч байгаа шүү дээ. Энэ маань болохоор тэр ультравайолет гэдэг үзэгдэх гэрлээс илүү өндөр энергитэй ионжуулах цэцэргийн нөлөөлөлт арьс гэмтээд гэмтлийг нь бид нар харж байгаа нөлөөлөл юм аа. Ааха. Тэгэхээр ер нь бол ионжуулдаг цацрыг бид аюултай гэж ойлгож болох нь байна тийм үү? Тэгээд энерги ихтэй учраас замдаа таарсан атом молекулын бүтцийг хөөжл чадвартай. Тэгээд жишээ нь одоо бидний бие эргэтэн эдээс атом молекулаас бүрддэг. Тэгэхээр ионжуулагч цацраг нь бидний бие эргэтнийг одоо гэмтэх юм чадвартай гэж ойлгож болох уу? Яг зөв. Одоо айх хөстэй аюултай өөрсдөө хамгаалах хөстэй зүйл бол ионжуулах цэцрэг байх нь шүү дээ тийм. Тэгээд тийм ч учраас бид одоо нарны тос их төрхдөг байх нь шүү дээ. UV light-аас өөрсдөө хамгаалаад. Аха, яг зөв. За тэгвэл ионжуулдаггүй цацрын талаар, долгионы талаар ярил жишээ дурдвал бидний амьдралд одоо юу байна? Ханс оронцон долгион дотор маань нэг хэсэг маань одоо ионжуулдаггүй цэцрэг гэж байгаа. Тэгээ бидний өдөр тутмын амьдрал одоо радио долгионууд байгаа. Радио долгионууд болохоор ионжуулдаггүй цэцрэгүүд байдаг бахан. Мөн microwave гэж бид нар Монголд хэлж сонсон одоо page гэж хэлдэг те хоол өдөр тутмын хооллоо халаахаас ахуулаад өдөр тутмын хэрэгжилж байгаа. Энд хэрэглэгдэж байгаа долгион маань болохоор ионжуулдаггүй долгион байдаг байх нэ. Мөн уцтай долгионуудыг хүмүүс энэ бол ионжуулдаг бид аюултай аюулгүй гэж ярьдаг те. Энэ маань болохоор ионжуулдаггүй долгион байдаг. Аха, тэгэхээр юу юм бэ штэ одоо радио долгион гэхлээр одоо FM радио 3G 4G Wi-Fi энэ төр чинь болохоор ионжуулдаггүй долгион гэж одоо бид аюулгүй долгионд орж явдаг байна тийм үү? Яг зөв. За бид сая цахилгаан соронзон долгионы талаар ярьлаа. Мөн ионжуулдаг одоо цэцэг ионжуулдаг radiation гэдэгт нь болохоор бид түрүүнд дурдсан энергитэй бөөмсөд ордог гэж хэлдэг. Тэгээ энергитэй бөөмсөд манд хаанаас гарч ирдэг тэдгээр их усүр юу болдог талаар хэдүүлээ. Үүнийг дурдсахын өмнө одоо бид нар химийнхаа хичээлийг эргээд баг зэрэг саная л да. За химийн хичээл дээр бид нар нэг химийн үйлэг систем гэж үздэг тийм. Тэгэхээр үйлэг системээр маш олон химийн элементүүд байгаа. Тэгээд ер нь бол одоогоор дэлхийд дахин 339 төрлийн химийн изотопууд нэгдсэн байдаг юм байна. Энэ 339 изотопоос 250 орчим буюу 74% нь одоо тогтвортой химийн элемент байдаг юм байна. Үлдсэн 26% нь тогтворгүй химийн элемент. Тэгэхээр химийн элемент маань тогтвортой ба тогтворгүй гэсэн хоёр төрлийн химийн элементэд хуваагдаж болох нь тийм. Тогтвортой химийн элемент гэдэг нь өөрийнхөө тухайн одоо химийн бүтцийг олоод авцсан. Цаашаа ингээд задрахааргүй химийн элемент юм байна л да. Тогтворгүй химийн элемент гэхэлэр тэр нь одоо тогтвортой болох гээд явж байгаа замдаа одоо өөрчлөгдөж яваа замдаа яваа химийн элементүүд гэж ойлгож болно. Тэгэд энийг тайлбарлахаас өмнө бүгдээрээ атомынхаа бүтцээ бас эргээд харъя. Тэгээд атомын бүтцээ ингээд эргээд харангууд атом маань цөм гэж байгаа. Цөмийг тариад одоо электронууд ингээд эргэлдэж байдаг. Тэгээд цөмийн дотор болохоор протон ба нейтрон гэдэг. Протон маань эерэг цэнэгтэй, нейтрон ба цэнэггүй байгаа тийм. Тэгээд энэ протон, нейтроны тоо адил байх тоо бие биенийхээ одоо тэр цөмийг ингээд тогтвортой байлгаж яадаг юм байна л та. Тэгэхээр нэг нейтрон хамгаал нэг протон байгаад энэ хоёр ингээд бие биетэйгээ байгаа тогтвортой байдаг тийм. Тэгээд химийн элементүүд чинь нөгөө дээшлэх тусам протон ба нейтроны тоо нэмэгдээд явж байгаа тийм. Тэгэхээр тогтвортой элементүүдэд бол энэ протон ба нейтроны тоо адил хэмжээтэй байдаг. Адил тоотой. Тэгэхээр цөм маань тогтвортой байдаг байна. Гэтэл тогтворгүй химийн элементүүд нь болохоор нейтрон, протоны тоо харьцангуй адил биш өөр байдаг байна л да. Тэгэнгүүт тэр химийн элементээр илүү байгаа энэ бөөмсөд өөрөөсөө гаргаад өөрөө тогтвортой химийн элемент болох гээд зорж байгаа. Тэрний одоо сүүлийн одоо зорилго юм одоо тий тогтвортой химийн элемент болох гээд байгаа байхгүй. Тэгээд тэр явцдаа өөрөөсөө ингэж бөөмсүүдийг ялгаруулж байдаг энергитэй. Тэдгээр нь болохоор энергитэй ионжуулах чадвартай өндөр энергитэй бөөмсүүд байдаг байх нэ.
Тэгэхээр химийн уялаг системийг ингээд санахаар ер нь нэгдүгээр элемент маань ус төрөгч буюу ингээд нэг гэсэн атом масстай байдаг шүү дээ тий. Тэгээ ингээд уялаг систем явах тусам атомын масс нь бол ихсдэг. Цацраг идэвхт элементүүд маань ерөнхийдөө өндөр масстай элементүүд байх гэдэг. Тэгэхээр ер нь атом масс маань их хэмжээтэй байх тусам мөн одоо Арикогийн хэлснээр протон, нейтроны тоон харьцангуй байх тусам их докторгүй байдаг. Тэгэхээр цөмөөс бол маш их одоо хүч одоо энэ хүү цөмийг доктортой байлгахын тулд үйлчилж идэг тийм ээ. Докторгүй цөм маань одоо атомаас ихсэх тусам ихсдэг байхан. За тэгээд докторгүй цөм маань байнгын нөгөө доктортой байдал шилжих гэж одоо хичээдэг. За тэгээд докторгүй байдлаас доктортой байдал шилжихдээ өөр төрлийн элемент рүү шилждэг байх нь шүү дээ тий. Тэндээсээ одоо доктортой төл рүү шилжиж байхдаа маш их энергийг өөрөөсөө ялгаруулдаг. Үүнийг бид нэр цацраг туяа гэж нэрлэдэг энэ зөв. Яг зөв. Монголд одоо маш их одоо шугуул одоо уран гэдэг ааш тий. Уран гэдэг бол нэг гэсний цацраг гэдэгт байцаага. Тэгэд уран маань ингээд өөрөөсөө цацраг энерги ялгаруулад доктортой болохын тулд явж байгаа. Тэгээ уран маань доктортой болоход хамгийн сүүлд хар тулга болж байгаа. Тэгээ үүний тулд маш олон жил, хэдэн мянган жил, хэдэн зуун жил, хэдэн сая жил зарцуулж яж хар тулга болно. Энэ явцдаа л ингээд байнгын цацраг гэдэгт байцыг өөрөөсөө ялгаруулад өөр элемент үүсгээд явсараад эцсийн дунд бол хар тулга үүсэн. Тэгээ хар тулгаас яг өмнөх шат нь болохоор бидний дөнгөж сая ярьсан хэрэгт хэрэглэгдсэн полониум 210 гэдэг бодис маань ялгардаг байгаа. Полониум 210 гэдэг чинь ер нь бол яг атом массынх нэмжээ штэ тий. Тэгэхээр 210 бол уялаг системд бас нэлийн хүнд масстай элементтэй орж байгаа тийм үү. За тэгвэл бидний өдөр тутмын амьдралд бид нар цацраг туяанд өртөж ийдгөө. Тэгвэл яг ямар үсвэрээс бид нар өдөр тутмынхаа амьдралд цацраг туяаг одоо өөр дээрээ авч идэг юм болоо. Ер нь бол ерөнхийд нь байгалаас ирж байгаа цацраг туяанууд байдаг бахана. Мөн бид нар хүн өөрснөө хийсэн цацрагийн их үүсвэрүүд байдаг бахна. Сая бид нар ярьсан байгалаас ирж байгаа цацраг туяанд бол нарны гэрэлтэй UV лайтууд ордог гэж ярьлаа. Мөн цацраг идэгт бодисууд байдаг гэж ярьлаа. Энэ маань болохоор хөрсөн дагуулж байгаа цацраг идэгт бодисууд байгаа тийм. Тэгээд цацраг идэгт бодисууд маань зөвхөн ингээд хатуу хэлбэрээр байхгүй. Зарим нь мөн хийн хэлбэрээр оршиж байгаа. Тэгээд жишээ нь бол радон газууд байгаа. Хөрсөнд гэхэлэр хэрэг basement юм газар доор ч юм уу те байршин барилга байх юм бол тэр хөрснөөс ирж байгаа радон газ их хэмжээ бол тэр basemenтэд маш их хэмжээтэй хэрэг агаарч байхгүй бол их байнга цуглараад байна гэсэн. Мөн одоо юу гэдэг уурхаад ажиллаж байгаа хүмүүс бол энэ радон газаар амьсгалах эрсдэл их өнөртэй байдаг. Бетонын хааннууд чинь одоо шороо чулуу холиод бетон хийдэм байх шүү дээ тий. Тэгэхээр энэ бетонын хааннуудад агуулж байгаа хэрэг шороо шулуун маань одоо цацраг гэдэгт нийтлээд орсон байвал тэндээс радон газ их ялгарч байдаг. Ер нь гэхдээ энэ бол айгүй илбэг байдаг юм билээ л дээ. Газрын дор байгаа хөрсөнд байгаа чулуу шороо бид нэр хараад харж мэдэхгүй шүү дээ. Тэгээд эдгээр чинь бүгдээрээ энэ барилгын материалуудад агуулгадж байх боломжтой байдаг юм билээ. Мөн байгалаас ирж байгаа цацраг болохоор сансрын долгионууд орж байгаа. Сансраас ирж байгаа долгионууд бол маш их өндөр цацраг идэвхтэй бодисууд байдаг. Дэлхийн одоо соронзон орны нөлөөгөөр бид нар ер нь амьд байгаа гэж бодож байгаа. Соронзон ороо энэ агаар мандал сансраас ирж байгаа цацраг идэх бодисууд бол хөвчлээ ингээд шүлтүүртэй. Тэгээд сарнаад дэлхий дээр бууж ирдэггүй. Бууж ирж байгааг нь болохоор бид нар талхан соронзон долгионы нэг урсгалын дагуу хойд болон өмнөд туйл дээр сансраас ирж байгаа радиашнууд бууж ирдэг. Тэгээд энийг нь бид нар хойд өмнөд туйлын туяа болж хардаг. Маш сонирхолтой тий. За тэгвэл одоо бид нэр өөрсдөө хүн гар аргаар хийсэн төхөөрөмжүүд маань бас одоо цацраг идэх туяа гаргах чадвартай гэж энэ төхөөрөмжөд одоо яг ямар үсвэрүүд орж байна? Тэгэхээр бидний хамгийн сайн мэдэх одоо хамгийн ихэнд тайлбарсан ослуудыг үсгэж чад цөмийн цахилгаан станцууд байна тий. Эдгээр бол цацраг идэх бодисыг ашиглан хийсэн цөмийн цахилгаан станцууд байна. Мөн өдөр тутам бид нар байнга хэрэглэж байгаа эмчилгээ болон онцлогоонд хэрэглэгдэж байгаа X-ray-уд тийм онцлогоонд хэрэглэгдэж байгаа багчнуудад бид нар цэцэргийг их үүсвэр болгох хэрэгжилж байгаа. Мөн одоо бидний өдөр тутамдаа хэрэглэдэг шар айрыг, банан, цаг, гэрэлтдэг гоёл чимэглэл, харанхуй хахад ч ихсэн ажиллаж байгаа гарцын тэмдгүүд мөн тэгээд бидний гэрт байдаг
Удаа илрүүлэгч те галын удаа илрүүлэгч эдгээр маань бас цацраг идэвхтэй элементээс одоо элементийг бол дотроо агуулдаг байх нэ. За цацраг туяа маань одоо бидний амьдралд одоо байнга байж идэг юм байна. Бид нар байнга өртөж идэг юм байна. За тэгвэл энэхүү цацраг туяаг биднэрт мэдэх боломж байгаа юу? Ааха. За бид нар одоо өөрсдийн 5 мэдэрх юу байгаа тий. Гэтэл харамсалтай нь дотор гэдэг туяа radiation гэдгийг бид нар амталж бол мэдэхгүй нэ. Сая бид нар бананд байдаг, шар айрганд байдаг гэлээ. Тэгээд ууж үзээд, идэж үзээд цацраг байна гэж мэдэх боломжгүй байна шүү дээ тий. Сонсох боломжгүй, үнэрлэх боломжгүй, үнэртэхгүй нахаа хүрэх боломжгүй нахаа тий. Хүрээд мэдрэхгүй нахаа. Энэ бол цацраг гэж ялгаж мэдэхгүй нэ шүү дээ. Чулуул гэж мэдэх бах магадгүй. Тэрнээс цацраг гэж ялгаж мэдэхгүй нахаа. Тийм ч учраас бидний одоо Александр Литвиновын хэрэг дээр болохоор одоо ногоон цайд нь маш их хэмжээний полониум агуулгдсан ч гэсэн амталж мэдрээгүй байх нь, үнэртэж мэдээгүй байх нь, харж мэдрээгүй байх нь полониум ууж байгааг мэдэхгүй л ногоон цай уусан бахан тийм үү? Харин тийм бахан шүү дээ тий. Тэгэхээр ердөөсөө мэдрэх боломжгүй баг. Тэгэхээр яаж хэмжих вэ гэхээр хэмждэг багжууд байгаа. Тэр хэмждэг багжуудаар ямар хэмжээтэй туяа хаана яаж ялгарч байна вэ гэдгийг хэмждэг гэж л мэдрэх боломжтой. Тэгээд сая бид ингээд хаасайгүй байдаг юм чи одоо бие мах бодид яаж орох боломжтой вэ гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр хоол хүнсэн дагуулж байгаа бид нар хоол боловсруулах замаар орох нь сая полониумын хэрэг дээр ч гэсэн тэр хүн маань ногоон цайтаа уугаад хэрэгжилчлээ тэр хорыг. Хоёрдугаар бид нар түрүү ярьсан агаар хийм байдалтай цацраг гэдэгт байцуд байдаг. Тэгэхээр бид нар амьсгалын замаар бас орох боломжтой байх нь. Тэгээд ихэнх тохиолдолд бол гаднаас ингээд шарагдах замаар бидний бие нөлөөлдөг байх нэ. За тэгвэл цацраг идэх туяа маань бидний 5 метр хөөд бол мэдрэгддэг юм байна. За тэгвэл яг хүний бие махбодод орохороо яг юу болдгийм бэ? Одоо яг энэ манай энэ полониумын кейс дээр Александр Левченовын биед полониум орсны дараа одоо юу болсон болоо энэ талаар тайлбарлаж өгөө юу? Цацраг гэдэг юм одоо ингээд бие махбодод орохлоор ямар гэмтэл учруулах вэ гэхээр маш олон төрлийн гэмтэл учруулах боломжтой хэмжээнээс хамаарат тий. Хэр их тунг авсан, хэр их бага тунг авсан гэдгээс хамаарат эсийн дотор бол маш олон гэмтэл учруулдаг. Тэгээд эсээ бид нар ингээд аваад үзсэн бол эс гэдэг нэг юм бөөрих юм байгаа. Дотор нэг бөөм байгаад эсийг тойроод одоо эргэтэнцрүүд байгаад тий органеллууд гэж хэлдэг эргэтэнцрүүд байгаад ер нь бол нэг усанд хөвсөн арал шиг юм гэж ойлгоо л та тий. Тэгэхээр цацраг гэдэг нь одоо лазерын туяагаар ингээ буудаж байгаа юм шиг гэж төсөөлөд үзээрэй. Тэгэхээр юу гэж онох боломжтой байх нь шүү дээ тий. Тэгэхээр эсийн гол таргет бол ер нь бол цөм тэр бөөм байгаа шүү дээ. Бөөмөн дотор агуулж байгаа DNA. Хэрвээ DNA гэмтэх юм бол илүү ингээ эсийн хувьд бол хүнд гэмтэл байдаг. Бидний нөгөө юу штэ дэдийнхээ чинь генетикийн мэдээллийг агуулж идэг гэсэн. Тийм. Тэгэхээр хэрэг гений мэдээлэл агуулж байгаа DNA гэмтэх юм бол илүү хүнд гэмтэл байдаг. Тэгэхээр аль ч юу ч гэмтэж болно, аль ч хэсэг гэмтэж болно. Тэгээд жишээлх юм бол наранд бид нар удаан гарснараа DNA пиримидин гэдэг суурийг их илүүтэй гэмтэл учруулдаг. За 20-30 минут наранд чарснараа эсийн дотор 10,000 орчим пиримидиний гэмтэл үүссэн байдаг. Маш их хэмжээний гэмтэл байдаг байна. Тэгэхээр энэ гэмтэл маань тэр жигтэй ингээд үлдэх үү гэхээр үлдэхгүй л те. Бидний бие махбод ийм одоо хувьслын автод ийм олон туяа маш олон стрессийн донд амьдарч байгаа учраас тэрнтэй нөгөө нэг тулах механизм бас өөрсдийн гэсэн механизм те. Тэгэхээр эсийн дотор ч тэр гэмтлийг онцлох, засварлах бүхэл бүтэн механизм ажиллаж байдаг. Тэгээд хэрвээ гэмтэл маань жижиг байгаа. За тэрийг онцлоод засварлах боломжтой гэж үзэх юм бол тэрийг засварлаад орхичихно. Жишээлх юм бол DNA-гийн нэг рибонуклеид хүчил маань гэмтсэн байлаа гэж бодъё л та. Одоо лазераар тэрийг одоо тэр химийн холбоог гэмтсэн байх юм бол тэр химийн холбоог ингээд хайчилж аваад тэгээд тэр яг тэр зөв хими DNA рибонуклеид хүчлийг нь нийлэгжүүлээд тэр DNA-гээ засварлчихна. Тэгээд DNA маань 2 уцалгаас тогтож байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн нэг уцалгийг нь гэмтээсэн байлаа гэхэд тэр уцыг нь хайчилж аваад өөр ингэсэн нэртэй л тэр уцалгийг нь хайчилж аваад нөгөө бүрэн бүтэн байгаа DNA-ийнхаа нөгөө уцалгийн мэдээллийг уншаад нийлэгжүүлээд тэгээ буцаад холбоод яг ингээд одоо юм оёод нөхдөг шиг ингээд нөхөөл засварлчихна. Хэрвээ DNA ингээд 2 утас бүгдээр ингээд том хэмжээтэй гэмтсэн засварлах нийлэгжүүлэх боломжгүй байлаа гэж бодоход тухайн эсийн хувьд бол энэ эсийг амьд үлдээж үйл ажиллагааг нь явуулах уу шинэ эс нийлэгжүүлэх үү гэдэг decision шийдвэр гаргах хэрэгтэй болсон ба тий. Тэгэд өөрт нь бол хамгийн энерги багтай шийдвэрийг гаргадаг эсвэл
Ер нь бол бидний бие махбод бол маш тийм energy efficient ажилладаг. Тэгээд хэрэг энэ хэсгийг амьд үлдэх боломжтой гэх юм бол тухайн хэсгийг нь кат хийгээд хооронд нийлүүлчин. За энэ үед яхав харьцангуй алдаа мадагтай засвар явагдчихлаа юм л та. Гэхдээ тухайн гол зорилго нь болохоор амьд үлдээж үйл ажиллагаа явуулна гэдэг. Гэхдээ хідээ тийм боловч бие махбод нь өөрийн гэсэн нэг хязгаар байгаа, засварлаж чадах хязгаар гэж байгаа. Хэрэг их хэмжээний гэмтэл тах юм бол тэр болнытын засварлах боломжгүй болно. Тэгээд өндөр тунгаар богино хугацаанд ингээд хэрэг шарагдсан сая одоо бидний кейс Plutonium 210-ийн хувьд бол маш их өндөр тунгаар маш богино хугацаанд бие махбод туяанд өртөж онгууд ч маш олон эд эсүүд үхэн л дээ. Их өндөр гэмтэл учирч байгаа учраас бүгдийг засаж чадахгүй их гэмтэл учруулад их эсүүд өгч байгаа. Тэгээд үүнтэй холбоотойгоор богино хугацааны нөлөөллүүд одоо хурц хордлогын нөлөөллүүд гарч байгаа. Тэрэнд нь одоо маш олон эд эсүүд өгөхөд тахлаар ер нь бол хордлогын шинжтэндийг сая хэлсэн те. Plutonium-ын кейс дээр дотор мухаараад бөөлж яваад гүйлгээд хоол боловсруулах замын эсүүд өгөхөд тэгээ гүйлгээд бөөлчих гэсэн бүх шинжүүд илэрсэн байна. Мөн бусдад чадахгүй гэхлээр тэр хордлогондоо болоод маш их сүлдсэн байна те. Мөн хатаас уларсан гэсэн те. Эдгээр нь болохоор бүгд богино хугацаанд өндөр тунгийн дараа богино хугацааны шинж тэмдгүүд байгаамаа гэдэг. Мөн ус унах те. За тэгвэл урт хугацаанд ямар нөлөө үзүүлдэг юм бэлээ? Урт хугацаанд илрэх нөлөөлөл бол голчлон харьцангуй бага тунгийн үед илтүүдэд бид нар ажиглагдана. Хэрэг өндөр тун хурц тун байх юм бол хурц нөлөөнүүд гараад тэгээд хэрэг амьд үлдсэн тохиолдолд урт хугацааны одоо нөлөөллүүдийг бид ажиглагдана. Үүнд нь бол ер нь бол хорт хавдрын эрсдэл нэмэгдэж байгаа. Мөн бол яг нүдний болорт цайх зүрх судасны эмгэгүүд нэмэгддэг. Хэдий ховор боловч боломжтой гэж удамшлын одоо мутацууд үүсэх. Бид нар ч одоо биеийн эс, бэлгийн эс гэдэг хоёр төрлийн эс байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр хэрэг бидний биеийн эсэд одоо ямар нэгэн мутац уусаа тэр чигтээ үлдэх юм бол бидний бие дээр хавдар болоод үлдэнэ. Тэр цаашаа үр удам бол дамжихгүй. Хэрэг бэлгийн эсэд өөрчлөлт үүсээд тухайн бэлгийн эс одоо үр тогтооход оролцлоо гэхэд ховор боловч боломжтой гэж үздэг. Тэр удамшлын мутацууд үүсэх боломжтой. За тэгвэл цацраг туяанд бид нэр өдөр тутамдаа өртөж идэг юм бол одоо хэдий их хэмжээтэй бидний биед одоо аюулгүй байдаг юм бэ? Одоо жилдээ цацраг идэх туяанд өртөх хэмжээ гэж байдаг байх. Тэр хэмжээ нь хэд байдаг юм бол одоо бид нэр өдөр тутмынхаа амьдралд энэ жилдээ авах хэмжээгээ ихсэхгүй тулд юун дээр бас анхаарах хэрэгтэй юм бол энэ талаар ярьчихгүй юу? Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын одоо атомын энергийн агентлагаас жилд авах хэмжээ гэсэн хязгаарыг ерөнхийдөө тогтоож байдаг. Гэхдээ энэ хязгаар маань улс болгонд харьцангуй өөр байдаг. Тухайн улс орныхоо онцлогоос хамаарат. Тэгээд энэ дунджаар ер нь бол дэлхийд дахин зөвшөөрөгдсөн тун гэдэг бол 2.4 миллисиевертийг жилд авч болно. Энээс бол хэтрүүлэхгүй аваарай, хэтрүүлэхгүй гэсэн ерөнхийдөө тун байдаг. Тэгээд авж байгаа их усурууд нь одоо бид нар агаараас авдаг гэж ярьлаа. Амьдарч байгаа байрлагаас авч болно гэж ярьлаа тий. Идэж байгаа хүнснээс авч болдог гэж ярьлаа тий. Имлэгт үзүүлээд тий. Оншилгоо одоо шүдний зураг авах гэх юм уу, цээжний зураг авах гэх юм уу, CT хийх гэх юм уу. Эсвэл хавдрын өвчтнүүд бол хавдрын одоо эмчилгээ хийх зэрлэгээр эмнэлгийн хоног төхөөрөмжүүдээс бас их хэмжээтэй авдаг байх нь. Ер нь бол нэг удаа CT-нд харуулхад шүү дээ. 10 миллисиверт гэдэг ер нь бараг жилийн тунгаас илүүтэй тун бид нар авчдаг байх нь. Мөн онгоцоор нисгээд байна. Бид нар жилийн тунг 2.4 миллисиверт гэж үзэж хаад онгоцоор Америкаас Монголын хооронд 17-8 цаг онгоцоор нисгээд 0.2 миллисиверт гэдэг тэрнийхээ 10%-ийг нэг удаагийн нисгээрээ авах боломжтой байдаг байх нэ. Тэгэхээр ер нь бол жилийн хэмжээ 2.4 миллисиверт гэхлээр чинь хэрвээ бид нэр жилдээ 12 удаа Монгол Америкийн хооронд нисэх юм бол одоо жилийнхаа хэмжээг дүргэж гээд байна тийм үү? Тийм. 12 удаа нисэх юм бол тий. Тэгээд бас 2.4 миллисиверт жилдээ авна гэдэг маань бас 1200 удаа шүдний зураг авах болохтой л тэмцдэг юм байна. За бананд тэгвэл цацраг идэвхтэй элемент агуулгадчихээн гэдэг. Тэгтэл бидний одоо жилийн авах ёстой доотлын хэмжээ 2.4 миллисиверт байгаад байдаг. Ер нь бол өдөрт хичнээн бана хэдчихэж одоо жилийнхаа хэрэгцээнд
Хамгийн доод хэмжээнд цацраг идэвхт туяа авах хэмжээндээ хүрээд байна гэхлээр өдөрт та 170 ширхэг бана. Тэгээд жилийн турш идэх юм бол жилдээ одоо авах цацраг идэх туяаныхаа хэмжээнд хүрч ийна гэж ойлгож болох нь байна. Бананы зэрэг гизмал хагарах баха. Өдөрт 170 ширхэг бана арай л идэж чадахгүй баха. Заримдаа нэг ч иддэг үсттэй. Тэ. Газар нутгийнхаа онцлогоос хамаарат одоо байгалаас ирж байгаа газрын одоо хөрснөөс ирж байгаа туяа гэдэг бол харьцангуй их бага янз бүрийн хэмжээтэй байдаг. За жишээ нь бид нар бол дэлхийн дундаж бол 0.5 миллисиверт бол газрын хөрснөөс ирж байгаа газрын гадаргуугаас ирж байгаа туяаны их үсэр гэж үздэг бол зарим газар жишээлбэл Ираны Рамсар гэдэг хотод бол энэ үзүүлэлт 10-аас 260 миллисиверт буюу дэлхийн дунджаас 20-оос 500 дахин илүү байдаг бахна. Тэгээд энэ газар амьдарч байгаа хүмүүс илүү хавдар тусаад байна уу, илүү өвдөд байна уу гэхэлэр тийм биш юм байна л та. Тэгээд айдад тухайн газар нутагт дасан зохицоод амьдарсан те бидний бие мах бодч гэсэн тэрэнд ингээд төсвөртэй тэрийг засварладаг байдаг бахан. Ер нь бол тун ингээд хараад үзэж байхад 0-оос 50 миллисиверт хүртэл тун ингээд богино хугацаанд болон урт хугацаанд хахад ер нь бол ямар нэгэн шинж тэмдэг харьцангуй илэрдэггүй байна л та. Хэдий бид нар 2.5 миллисиверт жил гэж хэлж байгаа хэдий ч гэсэн 50 хүртэл бол харьцангуй хавдрын шинж тэмдэг ч гэсэн илэрдэггүй ажиглагдах хэмжээний одоо шинэ хавдар үүсэхгүй байна. Ажиглагдах хэмжээний клиникийн шинж тэмдэг илэрдэггүй гэж хэлж байсан. Бүр ингээд тэр доос ер нь бол 500 миллисивертээс дээшээ болоод эхлэв тийм. Богино хугацаанд бол цэснээ эсвэл багасах гихчлэр шинж тэмдэг илэрдэг байх нэ. Тэгэхээр 50 хүртэл бол харьцангуй шинж тэмдэг илэрхгүй явдаг. Тэгээ мэдээж хүнээсээ хамаарна тухайн хүн эгүй их стресстэй илүү ядарсан сүлцсэн байх юм бол тэр олон гэмтлийг засварлах чадваргүй учраас цаашдаа хавдар үсэх эрсдэл бол байх боломжтой. Жилийн тун 2.4 2.5 гэж хэлж байгаа хэдийч 50 миллисиверт хүртэл бол аюулгүй гэж хэлж байгаа. Тэгэхээр бидний нэг жишээ нь бол бид нар CD харуулхад 10 миллисиверт орчим хэмжээний тун авдаг гэж хэлж байна. Тэгэхээр энийг удаа харууллаа гэхэд ямар нэгэн бид илрэх нөлөөлөл бол байхгүй байна. За. Тэгэхээр энэ 50 миллисиверийг одоо бид нар бол өдөр тутамдаа бол бараг авахгүй юм байна штэ тий. Тэгэхээр ер нь яг ямар үе 50 миллисиверт хүн өртөж болох вэ? 50 миллисиверт гэдэг бол олон орнд одоо цацраг гэдэгт орчинд ажилладаг хүмүүсийн одоо хамгийн дээд хэмжээ, жилийн дээд хэмжээ гэж зааварлагдсан байдаг. Тэгэхээр ийм мэрэгжлийн хүмүүс буюу цумын цахилгаан станцын ажилчид авах боломжтой байна. Гэхдээ энэ нь бас ослын тухайн онцгой байдлын үед ч юм уу тий. Мөн цацраг туяаны эмч, радиологчид мөн байнга цацрагтай харьцаж байдаг учраас ийм их санамсаргүй тохиолдлоор өндөр тунд өртөх тохиолдол байж болох юм. Мөн өвчтөн маань хавдрын одоо цацраг эмчилгээ хийлгэж байгаа тохиолдол зарим хавдрын үед бол өндөр тун шаардлагатай байдаг байна. Мөн зарим дүрс оншилгооны одоо удаан хугацаанд үргэлжлэх юм уу олон дахин давтах дүрс оншилгооны үед мөн өндөр тун авах боломжтой байдаг. Тэгээ мэдээж ослуудын үед санамсаргүй тохиолдлын үед бол өндөр тунг авах боломжтой. Жишээ нь бидний сайн мэдэх Чернобылийн осол Фукушима зэрэг ослын үед бол тухайн газар ажиллаж байсан хүмүүсээс гадна ойролцоо оршин сууж байсан хүмүүс мөн өндөр тунгийн цацраг өртсөн байдаг байх нэ. Бас цацраг гэдэгт бодсыг буруу тээвэрлэх юм уу те хулгаалах тийм тохиолдол бас байдаг юм байна л да. Тэгээ иймэрхүү тохиолдолд тэр хүн яаж ашиглахыг мэдэхгүйгээс өндөр тунд өртөх магадлал байдаг байх нэ. Мөн сансрын нислэгүүд одоо сүүлийн үед одоо хувийн сансрын одоо компаниуд олноор гарч ирж байна те. Тэгээд хувь хүн мэрэгжлийн бус зүгээр сонирхогч мөн сансарт нисэх боломжтой болж эхэлж байна те. Энэ нислэгийн үед мөн 50 мл болон түүнээс өндөр тун авах боломжтой байдаг байна. Анх radiation 120-30 жилийн өмнө нэгдсэн байгаа. Цацраг гэдэгт байцтай. Нэгдсэний дараа маш хурдан хэдхэн жилийн дотор эмнэлгийн практикт хэрэглэгдэж эхэлсэн байгаа. Тэгээд энэ талаар Алина маань жоохон тайлбарлахгүй. За тэгээд
Анх бол энэхүү рентген туяаг 1895 онд Германы профессор Wilhelm Röntgen гэдэг хүн одоо санамсаргүй байдлаар илрүүлсэн. За тэгээ үүнийгээ бол үл мэдэгдэх цацраг буюу X-ray гэж нэрлэсэн байх нь. За тэгээд энэхүү туяа маань X-ray буюу рентген туяа маань одоо бидний эд эрхтнийг нэвтэлдэг боловч хүний одоо яс болон металл эдлүүдийг нэвтлэх чадваргүйг нь бол тухайн үедээ олж тогтоож исэн. За тэгээд түүний анхны одоо хийсэн туршилт нь бол эхнэр Бертагийнхаа хөвгчтэй зүүн гарны зургийг рентген туяа ашиглан авч ирсэн юм түүхтэй юм байна. За тэгээ энэхүү профессор маань рентген маань физикийн салбарт бол анхны Нобелийн шагналыг 1981 онд авсан. За тэгээд рентген туяа олдсноос хойш одоо жилийн дотор эрүүл мэндийн салбарт тархаж эмчнэр одоо биед нэвтэрсэн бууны сумыг илрүүлэх, угуурт бицарсан ясны зургийг харах, бөөрийн чулуug илрүүлэх, самсрүгээр залгигдсан металлуудыг илрүүлэх зэрэг бол анагаах ухааны салбарт бол өргөнөөр хэрэглэгдэж эхэлсэн байх нь. За тэгээд энэхүү рентген туяа одоо нэгдсэн түүх нь одоо өнөөдрийн эмнэлэгт онцлогоонд өргөн хэрэглэгддэг багаж болох MRI буюу magnetic resonance imaging, тархины MRI, тэгээд computed tomography буюу CT, ultrasound буюу эхо, за тэгээд echocardiogram зэрэг одоо төхөөрөмжүүдийг одоо үүсэх одоо үүдийг нь ах нээж ижээ. Баярлалаа. За бид нар ионжуулдаг цацраг бие мах бодит нөлөөлөл үзүүлдэг талаар ярьлаа. Ер нь тэгвэл энэ цацрагаас яаж хамгаалах ёстой бэ? Яаж хамгаалж болох вэ? За цацраг туяанаас бид нэр өөрсдийгөө хамгаалахын тулд за хамгийн эхлээд бид нэр ионжуулдаг цацраг нь бидний биед аюултай байна гэдэг ойлголт авчлаа тийм үү. За тэгвэл энэ ионжуулдаг цацраг дундаа төрлүүд байдаг. За энэ төрлүүд донд альфа, бета, гамма цацраг гэж байна. За альфа цацраг нь болохоор тийм том удаан партикл байдаг. Ихэнхдээ аюулгүй байдаг боловч хэрвээ та энэхүү альфа цацрагийг ялгаруулдаг хоол хүнс идэх юм бол хамгийн их одоо энерги агуулдаг альва зүйлсийг нэвтрэх чадвар бага байдаг. Агаарт хэдхэн сантиметр тархдаг юм байна. За тэгээд нимгэн бэлий, цаас ховц байхад биед нэвтрэхээс бол хамгаалж чаднаа. За тэгээ альфа цацраг агуулсан тоосон цороор амьсгалаа хоол ундтай цуг хэрэглэх мөн арьс алстанд нүүсэн гэмтлэр дамжиж цуснд нэвтрэхээс одоо сэргийлэх хэрэгтэй тийм ээ. Хэрвээ амьсгалын замаар биед нэвтрэх юм бол одоо жишээ нь радон хийгээр амьсгалаа гэж бодоход альфа партикл буюу альфа цацраг нь бидний уушгины эдсийн атом молекулын бүтцэд өөрчлөлт оруулан гэмтэх юм аюултай. Явандаа одоо уушгины хавдар үүсгэх юм эрсдлийг дагуулдаг. За тэгээд полониумынхаа хэрэг рүү буцаад ороход бол Александр Литвиненко биед юу болж исэн бэ гэхээр одоо полониум ногоон цайтай хамт ороод тэгээд полониум бол байнгын альфа цацрагыг бол ялгаруулж исэн. За тэгээд альфа цацраг маань хэдхэн сантиметр тархдаг ч гэсэндээ хүний биед оронгуудаа одоо бүх эдис рүү эсэнд ойрхон болчихж байгаа гэсэн үг. Тиймээс одоо гэмтэл учруулад эхэлсэн байгаа. За тэгвэл дараагийн цацраг туяагийн төрөл маань болохоор бета цацраг байгаа. За бета цацраг маань болохоор альфаг бодвол илүү хүчтэй ионжуулал үүсгдэг. Боловч одоо гамма цацрагыг бодвол илүү сул ионжуулал үүсгдэг. За тэгээд энэ нь өндөр давтамжит энергитэй хурдан хөдөлгөөнтэй юм. Бета туяа нь бол альфа туяаг бодвол одоо нэвтрэх чадвар илүү байдаг. За тэгээ агаарт хэдэн метр тархаж чаддаг. Арьсаар 1.5 см нэвтрэн түлэгдэл үүсгэн эд эсийг гэмтэх чадвартай байдаг. Харин зузаан хувцас хэдэн миллиметр хөнгөн цагаанаар хамгаалсан тохиолдолд нэвтрэхгүй байх нэ. За тэгвэл стронтиум 90, радий 226, ая 131 метийн одоо цацраг идэвхт элементүүдийн задарлаар бол бета цацраг нь үүсдэг байх нь. Өөрөөр хэлбэл одоо бета цацрагийг хамгаалахын тулд альфа цацрагийг бодвол илүү өндөр хамгаалалт хэрэгтэй. 2.5 мм металлаар бол хамгаалах шаардлагатай байдаг юм байна. 2011 онд газар хөдлөлт болоод Японд газар хөдлөлт болоод Фукушимагийн цахилгаан станцад осол гарсан тийм. Тэр хавийн бүх хүмүүсийг ер нь нүүлгэн шилжүүлж байсан. Тэр үед ойролцоо амьдарч байсан. Жилийн дараа тэр газар бас очиж үзчихсэн. Фукушимагийн ослын үед тэр эргэн тойрон бол фармрууд чимэрч байгаа хүмүүст хамгийн осолтой цацрагуудын нэг сая бета цацраг ялгаруулдаг йод 131 байсан. Тэгээд энэ маань йод 131 маань болохоор маш их хэмжигдээд энэ маань 8 хоногийн дотор ер нь хагасна
зазраад йод 131 маань доктортой элемент ксенон 131 болж хувирдаг. Тэгээд энэ үед хэрвээ ингээд хөрсөн дээр буусан байлаа кадмал амтын идэд тэрний сүг уухад тэр нь бие махбодод хэрвээ орлоо усаар болон хүнсээр сүгээр ингээд бие махбодод орлоо гэхэд йод маань харьцангуй бамба булчирхай илүү цуглардаг учраас йод 131-тэй их хэмжээний бодис маань бамбад булчирхай цуглараад тухайн хүнсийг хэрэглэсэн хүмүүс харьцангуй нэг бамба булчирхай хавдар болох эрсдэл нэмэгддэг. Энэ йод 131 өндөр гарсан хэсгүүд бол маш хурдтай нүүлгэн шилжилтүүдийг явуулж байсан. За тэгэхээр йод 131 хүний биед орно гэдэг чинь одоо бета цэцэрлэг ялгаруулна гэсэн үг шүү дээ, тий? Бета цэцэрлэг ялгаад одоо жишээлбэл йод 130 манд бүгдээрээ бамбад ингээд хүрээд ирлээхэд тэнд байнгын бета цэцэрлэг ялгаруулад бамба булчирхай тэр хавийн ойр орчны эрхтнүүдийг байнга гэмтээх нь шүү дээ, тий? Тэгэхээр байнга гэмтээр дангуу тэр донд хавдрын эрсдэл нэмэгдээд явж. За гоё нь одоо бидний энэхүү одоо админ цахилгаан станцын ч юм уу одоо иймэрхүү ослууд бол тэр болгон бас болоод байдаг байх их ховор тохиолддог нь одоо аз юм да тий. За дараагийн цацрагын төрөл маань болохоор гамма цацраг байгаа. За тэгээд гамма цацрагийг эрүүл мэнд барилга үйлдвэрлэл админ цахилгаан станц зэрэгт бол өргөнөөр хэрэглэдэг. За энэ цацраг нь болохоор итгэвч атомуудын нуклеус буюу бөөмөөс ялгардаг. За тэгээд гамма цацраг нь альба материалуудаар нэвтрэн өнгөрөх чадвар өндөртэй байдаг бөгөөд ихэвчлэн одоо бета цацрагийн хамтаар ялгардаг. Хэдэн сантиметр зузаантай тугалаг эсвэл 90 см-аас зузаан бетонон хан байж ич сая энэ туяанаас бол хамгаалах боломжтой байдаг юм байна. За тэгээ хүний биеийг нэвтрэн атом молекулуудыг ионжуулан зэнэгзүүлж гид эсийг гэмтэх хавдар үүсгэх юм чадвартай байдаг. За баярлалаа. Тэгэхээр бид ямар цацраг ялгарч байгаасаа хамаарат нэг нэмгэн подол нэмгэн цамцаар өөрийгөө хамгаалж болох нь эсвэл нэлээд том тоглогаар өөрсдийгөө хамгаалж болох нь эсвэл маш зузаан ханы цаана орж өөрсдийгөө хамгаалах боломжтой байх нэ. Ташрын тэлхэд би хулганыг ингээд туяагаар шаарддаг байсан хавдрыг нэмжлэхэд тэгээд хулганы тархинд нь ингээд хавдар үүсгэжээ тэрийг эмчлэхийн тулд зөвхөн одоо хулганаа бүгднгийн толгойн шаардлага хулган маань өгч штэ. Би зөвхөн хавдраа шармаар байгаа учраас гаммаараа ашигладаг байсан. Тэгээд тэрний тулд би хар тоглохуудыг тавиад амын зузаан туглаг тавиад маш их зузаан туглагууд тавиад тулгууныхаа толгой дээр ингэж хэмжиж тавьж агаад зөвхөн хавдрынхаа хэсгийг гэж харуулж чад туяагаар шаарддаг байсан. Тэгээд дараа нь хэд оны дараа яг тухайн хэсгийнх нь үсэн цагаараад энэ хэсэгт яг шаардлага явагдсан юм аа гэдэг нэгэд харагдчихэдэг байсан. За тэгэхээр ер нь анагаах ухаанд хавдар эмчилгээнд бол гамма туяаг илүү ашигладаг юм байна. Тэгээ гамма цацраг маань альфа бетагаа бодвол илүү хүчтэй цацраг тийм ээ. Тийм. Гамма рей өндөр энергитэй учраас одоо хавдрын эмчилгээний гол үүсвэр болгон хэрэглэгддэг. Тэгээд кобальт 60 энэ бол цацраг гэдэгт бодис байгаа. Гамма рей ялгаруулдаг. Тэгээд олон орон энийг цацраг гэдэгт одоо бодисын үүсвэр болгоод туяаны эмчилгээнд хэрэгжилж байсан. Тэгэд энэ маань болохоор технологи хөгжөөд одоо X-ray машинаар солигдсон. Тэгэд туяа эмчилгээний гол зорилго маань болохоор аль болох өндөр энерги, өндөр туяаг одоо хавтартаа өгөөд тэрний эргэн тойронд байгаа эрүүл эдээсээ хамгаалах. Тэгэд технологийн хөгжил яваад одоо сүүлийн үед ялангуяа хөгжилтэй орнуудад болохоор тэр хурцсагсан бөөмсүүдийг хавдрын одоо туяа эмчилгээнд хэрэгжилж эхэлж байгаа. Тэгээд протон бим байна. Нүүрс төрөгчийн юм буюу карбон айныг энэ эмчилгээнд хэрэгжилж байгаа. За тэгэхээр бид яг альфа цэцэргээс бид нар ингээд хувцаараа хамгаалагдчих болохыг ойлголоо. Бета цэцэргээс хэрэг гаднаас ирж байгаа тохиолдол бол хөнгөн цагаан хувц өмссөн бахад бол гаднаас аль бета цэцэрэг авахгүй мэн би ойлголоо. Гамма рей бол X-ray бол илүү өндөр энергитэй байдаг учраас илүү зузаан материалууд шаардлагатай хар туглах тийм эсвэл бүр конкрет ханууд хэрэглэгддэг. Тэгээд энэ их үүсвэрүүдийг ер нь бол маш зузаан хантай одоо туршилт хийж байгаа газрууд, эмчилгээ хийж байгаа газрууд бол маш том зузаан 10 см-аас илүү зузаан бетон хан дотор тухайн их үүсвэрүүдийг байрлуулж байдаг. Галын удаа илрүүлэгч маань болохоор альфа цэцэрэгийг арсениум бас ялгарч байгаа альфа цэцэрэгийг бол ашиглаж идэг те. Гэтэл альфа цэцэрэг маань өөрөө хэдэн сантиметраас цаашаа явж чаддгүй учраас
тухайн гал илрүүлэгч дотроо бол аюулгүй. Гэхдээ тэр гал илрүүлэгчийг тохиолдлыг задлаа дотор нь байгаа одоо арсениумтэй илүү ойрхон байх юм бол бид нэрт албаа цэцэрэхт бол өртөх юм боломжтой байх нь шүү дээ, тийм үү? Хэрвээ бэлээ өмсөж байгаа бол орохгүй нэ тий. А, Тэгэхээр тий. гараа угаал гараараа барьчаа тэрийг одоо гараа угаалгүйгээр хоолтойгоо холиод идчих юм бол аюултай алхах нь шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол галын тохиолын дээр бүр дотор нь оролдож ингэж үзэж яах хэрэг байхгүй л юм байна. Мгм. Бидний өнөөдөр дурсан эмнэлт хэрэгт хэрэглэгдсэн хор цацраг гэдэгт байц маань полониум 210 гэж байц байгаа. Тэгээ бид нар полониум 210 маань альфа задралаар задардаг гэдгийг ойлголоо. Тийм учраас энэ хүн хоол хүнсэндээ хэрэглээд хорцсон гэдгийг бид нар мэдэж авлаа. Полониум маань болохоор задраад харт тулга болж тогтвортой элемент болж хувирдаг. Тэгээ полониум маань бидний сайн мэдхээс уран гэдэг цацраг гэдэг процесс үүсвэртэй бодис байх нэ. Тэгээд ураны хагас задралд бол маш хэдэн тэрбум жилээр явагддаг задрал бүхий бодис байгаа. Тэгээд энэ задарч байх хугацаанд маш олон төрлийн бодисыг үүсгэж авсаад полониумыг үүсгэдэг. Тэгээд полониум 210 маань ер нь бол байгаль дээр харьцангуй ховор тохиолддог. Лабораторийн нөхцөл илүүтэй олон хийгдэх боломжтой гэж яригддаг юм лээ. Тэгэхээр нөгөө одоо манай хэрэг дээр гарсан полониум 210-ыг бол лабораторийн аргаар гаргаж авсан байх гэдэг тийм үү? Тийм магадлал өндөр гэж бодож байна. Байгаль дээр бол холддог зүйл бол биш байх нь шүү дээ. Маш ховор байдаг. За тэгэхээр ер нь бол лабораторийн аргаар урьдчилан бэлдэж гаргаж авсан цацраг идэвхтэй элемент байх нь. За тэгээд өнөөдрийнхөө дугаараар бид нэр цацраг идэвхт элемент гэж юу юм, цацраг идэвхт чанар гэж юу юм, цацраг идэвхт туяа гэж юу юм. За тэгээд цацраг идэвхт туяанда ионжуулдаг туяа, ионжуулдаггүй туяа гэж байдгийм байна. Ионжуулдаг туяа нь бидний биед илүү аюултай байдгийм байна. За тэгээд өдөр тутамдаа бид нэр цацраг туяанд өртөж идийм байна. За тэгээд энэхүү өртөлт нь бол хэвийн хэмжээ байдгийм байна. За жилдээ бид нарт одоо зөвшөөрөгдсөн авах хэмжээ, цацраг туяаг авах хэмжээ гэж байдгийм байна. Хин тентгийн одоо том магадбын цахилгаан станцын осол болоогүй л бол бид нарт бол цацраг туяа бол тэр болгон аюул учруулад байдаггүй юм байна гэдгийг ойлголоо. За тэгээд цацраг туяа нь бол энергийнхаа хэмжээнээс хамаарат бол хэдэн төрөлд хуваагддгийм байна. Нэгдүгээрт альфа цацраг гэж байдгийм байна. Бета цацраг, мөн гамма цацраг гэж байдгийм байна. Цацраг гэдэгт бодисынхаа төрлөөс хамаарат те хамгаалах механизм хамгаалах одоо систем хамгаалалтууд нь өөр байдаг талаар мөн ойлголттой боллоо. За ингээд полониумынхаа хэрэг рүү буцаад ороход хэрвээ Александр Литвиненко ногоон цайгаа полониум агуулсан ногоон цайгаа зүгээр асгацсан байсан бол хортохгүй байсан байна. Эсвэл хувцсан дээрээ асгацсан байх юм бол зөвхөн одоо арсны хэсэг нь бол гэмтээд ингээд гол амь насанд хүрэхгүйгээр өнгөрөх байсан байна. Гэвч харамсалтай нь полониум ногоон цайтай хамт биед нь орсон учраас одоо бүх эд биест нь бол альфа цацраг полониумаас ялгаач бол гэмтээсэн байх нэ. Ингээд одоо системийн нийт одоо биеийн бүхэл бүтэн системийн гэмтлээ үүсгэж амь насанд нь хүрсэн байх нь. За тэгэхээр цацраг гэдэгт бодис гэдэг бол аюултай, үедээ аюултай, зөв хамгаалж чадах юм бол аюулгүй, зөв хэрэглэж чадах юм бол бидэнд маш их хэрэгтэй юм гэдгийг бас ойлгож авсан баха. За ингээд удаагийнхаа дугаарыг Эрдэмтэн Мари Кюригийн хэлсэн үгээр дуусгая гэж бодож байна. Энэ болохоор амьдралд айх зүйл гэж байхгүй, зөвхөн ойлгож мэдэх хэрэгтэй. Одоо бол илүүг ойлгож мэдэн айхаа багасгах эрен үе ирсэн гэсэн юм гоё ишлэлээр бол дугаараа төгсгөе гэж бодож байна. Дагаа өнөөдрийнхөө дугаартай хамт байсан нийт сонсогчдоо маш их баярлалаа. Дараагийнхаа дугаараар дахин уулзтлаа. Тэр баяртай сонсогчдоо. Баярлалаа. Баярлалаа.